2 дугаар дэвтэр Эдрет цагийн бичээс 2 дугаар бүлэг Галзуу баруун. Улаан армийн цохилт эрчимжиж Колчакийн засгийн газар нуран унаж атаман Симеоновын ангууд читээс түрэгдэн гарч байсан тэр өдрүүдэд баруун гэрэн фон Штейрнберг дагуурын өртөөнд Элдвиг эргэцүүлж суув. Балтхавийн нэмц гаралтай баруун ясны цэрэг хүн билээ. Түүний өндөр өвгөн эртний удамтай Рейцер байж Иерусалимын ханны дэргэд Арслан зүрхт Ричард хааны дэргэд амь тавьсан тухай тэрээр өөрөө уучлж байжээ. Тевтоны Рейцерууд Балтийн тэнгис Оросыг довтлоход түүний өвөг дээдэс болох Галза Унгеринч бас явж. Нэгэн өвөг Ральф Унгерин Балтийн тэнгисийн зартай дээрэмчин, нөгөө өвөг Питер Унгерин Энэтхэгийн далайн дээрэмчинч байсан ажээ. Багасаа Рейцеруудынхаа уламжлалаар хүмүүжиж цэргийн ёсоор өссөн баруун Москвагийн кадетийн корпуст сурч байхдаа л байлдахтай хайж байв. Сургуулиасаа гарсан тэрээр Орос Японы дайнд оролцохоор алс дорнуудад сайн дураар ирсэн боловч дайн дуусчихсан байлаа. Манжурын ангид хуваарлагдж ирсэн Унгер нь анх монголчуудтай танилцж буддын шашин сонирхон судалж эхэлсэн цаг тэр бүлгөө. Буддын сургаал түүний санаанд бүрэн нийцэв. Буддын шашны ёсоор тэрээр дайчин удмын сүнс бөгөөд өгөх нь дараа дүрдээ хувилан улам илүү дайчин болох нь маш үнэмшилтэй санагджээ. Ер нь тэрээр алдарт Тевтоны Рейцерийн удмын Унгерин шүү дээ. Тэгэхээр дайны талбарт дайчин ирийн ёсоор өгвөл дараа дүр нь улам хүчрхэг дайчин баатар болж төрнө гэсэн үг. Баруун Унгер нь буддын шашныг сонирхон судлахаас гадна дэлхийг эзлэн дагуулсан баатар дайчин Чингис хааны түүхийг шүтэн биширч ирсэн билээ. 1912 онд Багдарга байсан Унгер нь халахад гарсан бослого тэмцлийг дуулаад сайн дураар цэргийн албанаас огцорч монголчуудтай нийлж хятадын эсрэг байлдахаар Монголд давхиж ирсэн. Жаалам Дамби Жансангийн цэрэгт хүчин зүтгэхээр ховдыг зорж явсан баруунтай Орос худалдаачин Бурдуков таарч ховдын консулын газарт мэдээснээр Унгернийг удалгүй нутаг буцаажээ. Ховдод байхдаа нөхрөлсөн Резухин түүний үнэнч нөхрийн хувьд Азийн морин дивизийн нэг захирагчаар алба хааж буй. Дэлхийн 1-р дайн эхлэхэд адал явдал хайсан баруун Байлдааны тэргүүн игнэнд сайн дураараа очсон юм. Дайны туршид тав шархтаж одон медалаар тав шагнагдсан түүнийг цэргүүд үлгэр домог мэт ярьдаг болсон баруунд таалагдж байлаа. Энэ үед Нерчинскийн хороонд алба хааж байхдаа атаман Симеоновтай нөхрөлсөн нь түүнд хожим их хэрэг болсон билээ. 1917 онд баруун Унгер нь Кавказын фронт дээр байлдаж байхдаа Ассир үндэстнүүдэд их түүхийг нь сануулсан байж Ассирийн хороо байгуулан их Ассир улсыг дахин байгуулах нэрээр туркуудыг баггүй сандрахсан. Симеоновд энэ санаа таалагдж Оросын төр засгийн газрын тэргүүн Керенскэд санал болгосноор тэрээр буряд монголчуудын дунд морин хороо байгуулах даалгавартайгаар алс дорнодыг зориход Унгер нь цуг ирсэн билээ. 1920 оны намар Японы цэрэг алс дорндоос гарч эхэлсэн нь Симеоновын цэргүүдэд томоохон зохилт боллоо. Улаан арим давшилтаа эхэлж Читаг чөлөөлөөд цагаантны үлдэгдлийг хятадын хил рүү түрэн хөөж эхэлсэн. Улаан армийн зохилтонд дөртөгдсөн баруун Унгерний Азийн морин дивиз нэг бол Манжур руу дутаан ирээдүгөө болох, нэг бол улаантантай эргэгчин эмгэгчнэн үзэж ялагдахаан шийдэх болцоход байлаа. Манжур руу ухраад ямар нэгэн ирээдүй байхгүй л дээ гэж бодсон баруун санаа алдав. Манжурт очлоо гэхэд Азийн морин дивизэд байгаа бурятууд дөрвөн тарах магадлалтай. Серб, Япон, татарууд үлдлээж Манжурт ямар ч дэмжлэг хүлээхгүй. Манжур явахгүй гэхлээр Оросын хил дагаж байлдаад ямарч амжилтанд хүрэхгүй. Хүнд бодол дарагдж суусан түүнийг туслах нь зочив. Эрхэндээцээ тантай уулзгаар Монголын Сэцэн хаан аймгийн Цэвэн тэргүүн иржээ гэхэд баруун Унгер нь толгой тогчээ. Түшэт хаан аймгийн Дархан Чин вангийн хошууны харьяат Цэвэн тэргүүн Монголын автономит төрийг устгаснаас хойш занал хорсолдон шатан төр улсаа сэргээх бодолд автаж явах хүн. Хүрээнд байгаа консулын бүлгэмийнхэнтэй уулзсны дараа Цэвэн тэргүүн өөрийн багш Мандшир хутагт цэрэн дорчтой ярилцжээ. Цэвэн тэргүүн хятадын цэргийн эрхтнүүдийн дураар ажиллах хэрэгс хэтрв. Ард иргэдийг тонон дээрэмдэж эхс дээдсийг үл тоон дорд үцхэн туйлын заамалтай. Саяхан би сангийн яамны гайлын хорооны түшмэл Данзан Орос консулын сургуулийн багш таны шав бодоо нартай уулзахад тэд хар хятадын дарлаас гарахын тулд Улаан Оросоос тусламж ирэхээр явах гэж байна гин. Улаан Оросоо дотоодын самуунтай атал Монголд орж иж биднийг өмөрнө гэдэгт үл итгэн гэж ярилцав гэхэд Мандшир хутагт толгой дөхөн зөвшөөрсөн ч Симеоновын саналыг хүлээн аваагүй одоо олон ихэс ноёд харамсаж байна. Хүрээнд буй хятад цэргүүд цалин пүнлүү тавьсангүй гэж бослох хөдөлгөөн гаргаж буй сурагтай.
Үүнээс болж Монгол иргэдийг алж талах дээрэмтэх нь олширлоо. Сураг дуулваас Симеоновын цэргийн нэг хэсэг манай хил дээр байгааг нь тэднийг өрн оруулж энэ гамин цэргийг зайлуулах мэрэгэн санаа сэтгэх нь зөв бизээ гэжээ. Цэвэн тэргүүн энэ айлтгалаар хошуунаас 2000 адууд ажлан баруун гэрэнд ирсний учир энэ. Баруун түүний яриаг сонсож сутал түүнд мэрэгэн санаа орж ирэв. Манж орлоо явсны хэрэггүй. Их Монгол улсыг байгуулж Симеоновын санааг хэрэгжүүлнэ хэмээн Монгол руу орвол халах өвөр Монголоос цэрэг татан өвөр байгаль руу дайрч зөвлөлт засгийг устгах боломж гарна. Хэрв Монголыг эзэлж энэ уудам нутгийн эзэн болвол дуртай цагта Оросын нутаг руу цоморч большевик засаглалын эсрэг бослох хөдөлгөөн гаргаж болно хэмээн сэтгэв. Баруун эрхэм ноён таны хэлснийг болгоо. Миний би Оросын их хаант засгийг сэргээж их гүн Михаилыг хаан ширээнд залж Орос оронд болж буй энэ эмх замбраагүй их захгүй байдлыг таслан зогсоохын төлөө большевикуудын эсрэг тэмцэн зүтгэж яваа нэгэн билээ. Монгол манж үндэстний хаан засгийг сэргээж большевизмын халдварт автуулахгүй байхын төлөө зүтгэж нэр төрийн ариун нандин хэрэг гэж бодно. Гамин цэрэг бол большевик хувьсгалын нэгэн төрлийн халдвар юм. Тэд хятадд хаан засгийг халж бүгд найрамдах засаглал байгуулсан хүмүүс. Гамин цэрэг Монголын хаан богд гэгэнийг барьж хорих зэргээр ёс бус авиралсны төлөө цээрлэл амсах ёстой. Манай цэрэг дуртай хөдөлж богд хааныг Эрдэнэ хаан ширээнд нь буцаан залах болно хэмээжээ. Баруун гэрэн 1920 оны дундуур хятадд янз бүрийн боломжийг судлан хэдэн сар явахдаа 7 сард Аньхуу бүлгийнхэн Жили Финчян бүлгийнхэнд ялагдж ерөнхий сайд Дуан Чирой огцорч Сүүшүжан хүрээнээс Бээжинд дуудагдсан одож улмаар Итали руу дөрвөн утасныг олж мэдсэн билээ. Мөн Манжи хааны төрийг сэргээх саналтай монархист генерал Жанкунтай уулзаж энэ үйлсэд хамтран бүгд найрамдах улс байгуулахын төлөө зүтгэж буй Гоминдан намынхны эсрэг тэмцэхээр болсон. Гэхдээ баруун Монголын тусгаар тогтнол бус Манж, Монгол, Төвд, Афганистаныг нэгтгсэн их гүрэн байгуулах мөрөөдөлтөй явсан нэгэн бүлгөө. Баруун гэрэн ийхүү Монголд товтлон орох бэлтгэлэн базааж эхэлж байсан тэр цагт түүний мдээгүй өөр нэгэн үйл явц Монголд өрнөж байлаа. Барууныг өрн залсан цэвэн тэргүүн тэр бүхний тухай гадарлаж байсан боловч галзуу баруунд дурссангүй. Энэ цаг үед хүрээнд ардын нам хэмээх нэгэн байгууллага үүсч зөвлөлд Орос улстай холбоо тогтоож байлаа. Сэцэн хааны лувсан цэвэн тэргүүн Түшээдхан аймгийн Дарханчин мангийн хошууны харьяат анхандаа Монгол ардын намын үйл ажиллагааг дэмжиж явсан авч баруун гэрэнтэй нийлж хүрээг чөлөөлсөн. Барууны засгийн газрын сангийн сайд 1922 онд бодоогийн хэрэг толбогдсон цаазлагдсан. Их баг болцоод хэмээх барууны гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт Монгол улсын сангийн сайдын гарын үсгтээ анхны мөнгөн тэмдэгт байв. Тангаргийн нөхөд Сүүшүжаны тулгсан Монголын автономийг устгах тухай бичгийг хэлэлцсэн улсын дээд доод хурлын хамтарсан хуралдаан тараад гарч явсан түшмэдээс сангийн яамны түшмэл Данзан, Шадар цэргийн захирал Дэндев нар их зохиогч түшмэл Догсмыг Данзангийн гэрт өрөв. Хоол цай идэж тугасны дараа Данзан ам нээж өнөөдөр таны хэлсэн үгийг бид их таашаа. Угаас хятадын мэдлэлд орно гэдэг боолын боол болж өгөр хятадын өгцгийг долоож өдөг нэг цэвэрлэн хэмээсэн хэрэг. Манай ихс ноёд үүнийг ойлговч бүхэлдсэн дагах нь гутам шиг харагдлаа гэж өгүүлв. Догсом уурандаа багтрах шахан. Бидний тэргүүн болсон ихс ноёдыг өнөөдөр ийм арчаагүй байхыг харахад ихэд бухимдлаа. Одоо хэнийг урдаан барьж хинтээ улсын хэргийг зөвшөх билээ. Шанзуу бадамд орж бүр царай нь хөсрий цайгаад үгч дуугарч чадахгүй байна лээ. Ард олон гадуур богц мөнгөөр богдыгон худалдсан сайдууд гэж дууж байна шүү дээ гэж бухимдав. Данзан бид төрөө хятадд тушаачгаад яаж зүгээр суух вэ? Гэхдээ бодолтой болгоомжтой хөдлөхгүй бол гамингууд биднийг нэг нэгээр бариад зүйл дуусгана. Иймээс хоорондоо тангараг тавьж нам нийлж Монголынхон өөртөө эзэрхэх эрхээ сэргээхийн төлөө тэмцвэл ямар гэж бид ярьсан билээ. Бодол нэгт нөхдөө олон болгож байж хөдлөх хэрэгтэй гэж ярьцгаасан юм. Гэхэд Дэндев ийм бодолтой хүн олон бий болоо л та. Өнөөдрийн хурлаас харахад Лайжов төшмөл Нямжов бэс жамин зайсан нартай ярилцаж болно хэмээн сэтгэн хэмээв. Догсон бодлогошрон байж их хэрэгт бие сэтгэл нээлнэ. Харин тангаргийн нөхдийг сайтар тандж авахгүй бол замаас урвах шарахыг
хэн хэлж мэдлээ гэхэд Данзан таны түмэн зөв. Өнөөдрөөс бид 3 боллоо. Цаашид байнга гэрээр уулзаж хэн хэнтэй ярих уу, юу ярих вэ гэдгээ зөвлөлдөж бай гэжээ. Хүрээний нууц бүлгэм ийхүү үүссэн түүхтэй. Хүрээний бүлгэм удалгүй дугарж аваар дамжуулан Хожир булангийн цэргийн сургагч Түшмэл Сүхбаатар Сэцэн хаан аймгийн Хороо цэргийн захирал Догтох дугарж ав зайсан Хожир булангийн цэргийн захирал Галсан мэр нараар эгнэгийн тэлж иржээ. Сүхбаатар цэргийн түшмдийг холбоонд дагуулж ирсэн бөгөөд түшмэл голлон цуглах тул тэднийг түшмдийн нам хэмээн хочилдог болсон учиртай. Улс орныхон тусгаар тогтнолыг гадаад гүрэнд буулган өгөхийг харж хүчим өссөн түшмдүүд анхнаас нэгдэн нэгтарсан нь аргагүй. Хүрээний бүлгэм бурхан шашнаа мандуулах богд жавзан дам хутагтыг гол болгон сэдвлэж тангаргийн нөхөд элсүүлэх ажил хийж эхэлсэн байна. Энэ цагт мөн Орос консулын дэргэдэх сургуулийн багш Бодо их шавын Хариат гэлэн чагдарж явнаар консулын бүлгийг үүсгэн байгуулсан бөгөөд эрхүүд сургууль сурч байгаад буцаж ирсэн Чой болсон энэ бүлэгт нэгдэн оржээ. Чагдарж явыг шагдар гэлэн гэж дуудсгаадаг байсан бөгөөд тэрээр чамгүй олон хүмүүсийг энэ бүлэгт нэгтгэж өгснийг хожимо дурсацгааж байжээ. Бодо Орос консулын дэргэдэх сургуулийн монгол хэлний багшийн хувьд Оросын хувьсгалчдтай илүү холбоотой байсан бөгөөд хүрээний бүлгийг бодвол илүү хувьсгалж байр суурьтай байсан нь хожим дотроо зөрчилдөх нэгэн үндэс болсон байдаг. Монголын түүхэнд дурсагдж үлдээгүй бас нэгэн бүлгэн байсан нь гадаад Монголын автоном ба амгалан байдлыг хамгаалан туслах нам юм. Хатанбаатар Магсар Жав Жалханц хотогт Дамдин Базар Дилив хотогт Жамсран Жав Хурц мэргэн гүн гомд эдчин нарын үүсгэсэн энэ намд Манлайбаатар Дамдинсрүн Даалам Пунцэг дорж Жонон Цогбадрах Шанзав Дашжав Бэл лам Лувсан балданаар оролцож хар хятадын дарлаас гарах хэргийг хэлэлцдэг байв. Голлон Ван гүн дээд лам нараас бүрдсэн энэ хэсгийг сүүлд Ноёдын нам, Угсаатны намч гэх болжээ. Ноёдын нам 1919 оны ихэр үүссэн буй болсон байх магадлалтай. Учир нь дээр дурдсан гадаад Монголын автоном ба амгалан байдлын талаарх бичгийг харахад сайн ноёнхан нам нансрыг нас барсны дараа автономтыг устгахын өмнө бичсэн байж таарч байгаа юм. Ноёдын намаас 1919 онд гүн гүр агчааг Японд илгээж холбоо тогтоох оролдлого хийх. 1920 онд хүрээн дэрсэн Америкийн консул Эберхарттай уулзаж Америкийг туслахыг хүсэх зэрэг алхмуудыг хийсэн боловч тусыг ис олж мухардж байжээ. 1920 он гарсны дараахан хүрээний болон консулын бүлгийнхэн холбоо тогтоож нэгдэн нийлэх тухай ярилцаж эхлэв. Ялангуяа Бодогоор дамжин хүрээнд дэх Оросуудтай холбоотой байсан консулын бүлгийнхэн итгэх санаачлах ихээхэн гаргажээ. Харин зөвлөлт Орос улс эдгээр бүлгэмүүдийн үйл ажиллагааг ихээхэн анхааралтай ажиглаж холбоо тогтоож эхэлсэн байна. 1920 оны 5 дугаар сард Оросын коммунист намын Сибирийн товчооны дэргэдэх Дорн дэхний ард түмний секцийн даалгавраар Сараковиков гэгч хүрээнд нууцаар ирж нууц бүлгэмийнхэнтэй уулзсан зөвлөлт Орос улсаас Монголын талаар барьж буй бодлогыг танилцуулсан байна. Харин мөн хэлтсийн төлөөлөгч Борисов яг энэ үед Жалханц хотогттой уулзаж Ноёдын намын байр суурийг танд нь туршжээ. Монголчууд ч зүгээр суусангүй. 1920 оны ихэр Данзан Сүхбаатар нарыг ирж буй Оросуудын яриа үнэн эсхийг тандахаар хягт руу илгээсэн боловч хэл нэвтэрч чадсангүй. Харин Оросын дотор байлдаантай учир туслах хүчин хүрэлцэхгүй бололтой гэсэн ойлголттой буцаж ирсэн байна. Хятадд Б-яны армийн офицеруудын дунд засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдсан алс дорнуудад байсан цагаантнууд улаан аримд шахагдан Монгол руу ороход бэлэн болсон. Хүрээнд түшмэл харц эхэс ноёдгүй гамингийн иргэшээлээс гарахын төлөө хуралдан хэлэлцэж байсан энэ үед Монгол орон хувь заяаны дэнсэн дээр байлаа. 1920 оны 6 дугаар сарын 25-нд хүрээний болон консулын бүлгэм нэгдэж Монгол ардын нам хэмээх улс төрийн байгууллагыг үүсгэн байгуулжээ. Энэ хурлаар Монголын ардын намын гишүүдийн дагаж явах тангаргийн бичгийг баталж зөвлөлт Орос улсаас тусламж гуйх шийдвэрийг гаргасан ажээ. Уг хурлаас зөвлөлт Оростой томилогдсон Бодо чагдарж явнаар Троицк Савск дахь элийн комиссар Макс Тинегт өргөн барьсан бичигт үндэсний үзэлт ноёд түшмдийн ба ардын нам харилцан тохиролцсны дүнд Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс бүрэн эрх бүхий төлөөлөгчдийг зөвлөлт засгийн газарт томилон илгээсэн гэснийг үзвэл зөвлөлт Орос улсад хандах асуудлыг хүрээнд үйл ажиллагаа явуулж исэн 3 бүлэг нийтээр шийдсэн ажээ.
Энэ хуралд оролцсон Монголын мэдээний газрын ажилтан Маслаков, хуралд Юнтаров, Балсанов нарын бурайдууд Богд хааны төлөөлөгч байсан гэж дурссныг харахад энэ үйл явц Богд хаан ч идэвхтэй оролцож байжээ. Харин хэний нэрийн өмнөөс тусламж гуйх вэ гэдэг асуудал дээр бодоо Данзан нар зөрөлдөж эхлэв. Данзан Богд хааны нэрийн өмнөөс тусламж гуйх хэрэгтэй гэж байсан бол бодоо ардын намын нэрийн өмнөөс гуйх ёстой гэсэн байна. Зөвлөлт Орос улсад одсон төлөөлөгчд ардын намын тамгатай бичиг болон богдын захидал бичигтэй явсны учир шалтгаан энэ байжээ. Зарим судлаачид энэ өдрийг Монгол ардын нам үүсэн байгуулагдсан өдөр гэж үзэж болох юм хэмээн ярьдаг. Гэхдээ Монгол ардын нам үүсэн байгуулагдсан өдрийг энэ намыг үүсгэн байгуулагчид нь өөрсдөө намын анхны мөрийн хөтөлбөрийг баталсан 1921 оны 3 дугаар сарын 1-ээс 3-нд хуралдсан анх дугаар их хурал гэж үзэж 1924 онд хуралдсан намын 3 дугаар их хурлаар баталгаажуулсан байдаг билээ. Баруун өнгөрэнд цэвэн тэргүүнийг зарсан болон хүрээний бүлгэмийнхэн зөвлөлт Оростой харилцаж эхэлсэн талаарх мэдээ Хятадын тагнуулын албаны сондрыг тойрсонгүй. Хожим эрхүүд очсон ардын намын анхны долоогийн дотор маргаан гарахад бодоо Данзандаа хандан танай бүлгийн нямжав гүн Хятадд тагнуул хийж явсныг харвал та нарыг түшмлийн бүлгэм гэхээс яах вэ гэж муудалцсныг харахад ардын намхны араас тагнуул туршуул хүчтэй байжээ. 1920 оны цэр баруун өнгөрийн хүрээг довтлоод ухарсны дараа Гамин цэргийн удирдлага Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамжинсүрэн, Мандшир хотогт тэргүүтэй олон ноёд нам нарыг юуны өмнө барьж хорсныг харахад ноёдын намыг илүү нөлөөтэй гэж үзэж гол зохион байгуулагчдыг нь барьж хорж тусгаарлахыг зорьсон бололтой харагдана. Баригдаагүй байсан лам ноёд хөвчийн жонон цогоодрохын гэрт хуралдан нам гүм сууж хойд зүг явсан ардын ховсгалчдын хэрэг ямар болж ирэхийг битүүлэг жих тавьж байхаас өөр дөхөнгүй болов хэмээн шийджээ. Энэ хүнд цаг үед Монгол ардын намын төлөөлөгчд зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар одов. Эхлээд Данзан, Чойвалсан нар Оросд ирж зөвлөлт Орос улсад ирсэн зорилгоо тайлбарлсан бол сарын дараа бодоо Чагдаржав нар Монгол ардын намын тамга авч хил нэвтэрсэн байна. Харин Сүхбаатар Догсом Лосол нар богдын тамгатай бичгийг авч 1920 оны 8 дугаар сарын үед хүрээнээс хөдөлж хил нэвтэрчээ. Богд хаан Орос улсаас тусламж гуйх бичгийн эхийг нөхөр Жамингаар зохиолгон одоо умардах Улаан Оросд одож улсын хэргийг бүтээх цаг болжээ хэмээн зарлиг буулгаж уул бичигт мутрын тамгыг дарж өгөх ялдамд мөнөөх нөхөр Жамин цагийн хэмнүр нэгийг шагнахдаа энэхүү цаг нэгэнт таарсан учрыг мэдэгдсүгэ хэмээн айлтжээ. Үүнгээр нь хүрээг чөлөөлсөн. Ардын намын төлөөлөгчдийг зөвлөлт Орос улсад зарж байх үедээ дагуурт байсан галзуу баруунд цэвэн тэргүүнийг зарж суусан монголчууд бодлогогүй байсан гэж хэлэх нь хэлсдүүлэг бөлгөө. Нэг талаас гамингийн иргэшээлээс гарахын тулд хинтээч эвсэн яах вэ гэж бодсон байж болох ч нөгөө талаас цагаан цэргийг оруулж ирснээр Улаан Орос Монголын хэрэг явдалд оролцох нөхцөлийг бүрдүүлж байгааг тооцсон байх магадлалтай харагдана. Атаман Семеновыг эд хүчтэй байх үед огт дэмжээгүй Богд хаан түүний бутран тарсан цэргийн нэг хэсэг хүчин болох баруун өнгөрнийг яагаад урин залах болов гэдэг асуултж өөрийн эрэхгүй дагалдана. Нэгэнт Хягтын хилцээр хүчингүй болж Монгол орон Хятадын нэг мөч болчихсон тэр нөхцөл байдалд барууныг оруулж ирэн Хятадын ноён эрхлоос гарах энэ завсар Улаан Оросын тусламжийг авч Хятадын аюулаас хамгаалах хүчин нөхцөл болгох бодол Монголын эхэс дээдсийн дунд байсан байж болох. Барууныг Монголд удаан хугацаанд байх хүчин биш гэж гадарлаж байсан байх магадлалч бий. Хайлаар харбинд байсан Монголын ноёдоос Японы цэрэг Алс дорндоос гарч буй Симеоны цэрэг Хятадуудад зэвсгэн хураалгаж эхэлсэн тухай мэдээ авсан байх магадлалтай юм. Мөн барууныг Монголын хилд авахаас өмнө Москвад очсон Данзан тэргүүтэй ардын намын төлөөлөгчдөд зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссарын орлогч Караа хаан цагаан цэрэг Монголд ороогүй тохиолдолд улаан цэрэг оруулах боломжгүй гэж хэлж байсан ч хожим ямархуу үр дагавар дагуулсныг манай судлаачид сонирхон судлах хэрэгцээтэй буй за. Юу ч ятгаа энэхэн үед ямар нэг өөр арга замгүй болсон баруун үүнгэр нь Монголыг чиглэн хөдөлжээ. 1920 оны 8 дугаар сард баруун өнгөрний цэрэг дагуураас хөдөлж 10 дугаар сарын 1-нд Монголын хилд авч ирэхэд Цэцэн хаан аймгаас татсан цэргүүдийн хамт цэвэн тэргүүн очиж нийлжээ. Баруун өнгөр нь зүүн хүрээний цорж дэндв доржоор дамжуулан Богд хаанд загтал илгээж Монголын төрийг эргүүлэн тогтоож Богд хааныг хаан ширээнд нь эргүүлэн залах зорилготой байгааг нь илэрхийлсэн.
10 дугаар сарын дундуур тэрэлжид тулж ирсэн баруун өнгөөр нь хүрээний хятад цэргийн захирагч нарт бууж өхийг шаардсан тулгын шаардах бичиг өгүүлжээ. Хятадын цэргийн удирдлага түүний тулгын шаардалтанд хариу өгөөгүй тул тэрээр 10 дугаар сарын сүүлийн 7 хоногт хүрээ рүү довтлоо. 10 дугаар сарын 27-нд генерал Резухны анги Баян зүрх уулыг эзэлж өнгөрний удирдсан ангиуд хүрээний хойд талаас довтлсон боловч хятад цэргийн бэхлэлтийг сэтэлж чадсангүй. 11-р сарын 2-нд хүрээний хойд талаас дахин довтлож хятад цэргийн бэхлэлтийн анхны шугамыг сэтлэн консулын дэнж рүү цөмрөн Маахур толгой руу довтлож эхэлжээ. Гэвч хятад цэргийн нөөцөнд байсан хороод сөрөг давшилтанд орж өнгөрний цэргүүдийг түрэн ухрааж эхлэв. Байдал хүндэрсэн тул өнгөр нь цэргүүдээ авч ухрахаар шийдэж хүрээнээс зүүн зүг рүү хөдөлж хэрлэн голын хөндийд хүрч байрлсан байна. Гүн галуутад байрлсан барууны цэргийн штабын гэрт цэргийн зөвлөгөөн боллоо. Баруун гэрэн генерал Резухин, Цэвэн тэргүүн, найдан гүн нар гал түлсэн гэрт цуглан цагийн байдал болон цаашид хэрхэх талаар хэлэлцэн суув. Баруун саяын тулалдаанд амлсан хохирлыг тооцов уу гэхэд Резухин 140 гаруй цэрэг алагдаж 200 гаруй шархадлаа. Хүн шархтай хүн харьцангуй цөөн байна. Харин гар хөлөө хөлдөөсөн хүн их байна. Цэргүүд зуны хувцастай тул гол бэрхшээл өвлийн хүйтэн болоод байна гэжээ. Цэвэн тэргүүн бид нутгийн иргэдээс хурган дотортой дээл цуглуулж байгаа. Харин цэргийн хувцас болох эсхийг мэдэхгүй юм да гэхэд баруун Монгол дээлэн дээр погоно хатчихтал цэргийн хувцас болчихно шүү дээ. Би өөрөө бичлэн дээл өмсөж үйл гарилна. Манай цэргүүд Монголыг чөлөөлөхөөр ирсэн тул Монгол хувцас өмсгөд буруутгах зүйлгүй. Хабаатуу Паригийн нарын морин хороодыг эхлэн Монгол дээлэр хувцсал. Байга цөөхөн шинэлийг Ахмад Димитриевийн их бүний хороонд хуваарил. Гэж тушаахад генерал Резухин мэдлээ эрхэмдээдсэн гэж ястав. Баруун найдан гүн хэдэн зэрэгтэй байна гэхэд найдан гүн миний хороо 180 цахар зэрэгтэй сэргийг Зоригт Баатар тогтох гүн Түрэмгий Баатар Баяр гүн нар удирдах байна. Өвлийн дээл хувцсанд санаа зовох зүйлгүй гэж хариулв. Баруун Хорунжи Тубановын хороо хэдэн зэрэгтэй үлдсэн гэж асуухад генерал Резухин 170 орчим зэрэгтэй 80 төвд 90 буряд цэргүүд байгаа гэв. Баруун Хатакаямагийн Япон морин хороо гэж асуухад Резухин 40 зэрэг үлдсэн гэж хариулв. Баруун гамин цэргийн хүч бидний сансныг бодвол их байна. Тиймээс хүрээг чөлөөлөх бэлтгэлийг сайтар хангаж цэргийн хүчийг заадхан цэрэг дадлага явуулах хэрэгтэй байна. Цэргийн хувцас хоолыг хангах талаар Цэвэн тэргүүн арга хэмжээ авч Сэцэн хан аймагаас агт хүнс дайчлах ажил хий. Резухин Ахмад Димитриев нар хүрээг довтлох төлөвлөгөөг дахин гаргах хэрэгтэй байна. Богд хааныг гамингийн гараас сулах ажлыг Сажламын төвд цэрэгтэй Хорунжи Тубановын хороонд даалгая. Төвд цэргүүд Богд хааныг суллахын төлөө амь хайргүй хүчин зүтгэх нь ойлгомжтой. Тусгай бэлтгэл хийж гэнтийн цохилдоор Богд хааныг суллан авч чадвал монголчуудын сэтгэл сэргэж хүрээг дайрахад дөхөн болно. Эдний бэлтгэлд шаардлагах бүхнийг гаргаж өгөхийг Резухинд тушааж байна. Зөвхөн Сэцэн хан аймагаас гадна бусад аймагаас цэрэг татах ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна гэхэд Цэвэн тэргүүн саяхан бишрэлтгүн сун дугаас илчирлээ. Түшэт хан аймагаас татагдсан 200 гаруй цэргийг бишрэлтгүн ахлан 7 хоногийн дараа бидэнд ирж нийлнэ гэсэн байна гэж өгүүлжээ. Баруун гэрний цэрэг гүн галуутайд цагаан сар тогтол байж хүчээ заадхан цэргийн сургууль хийгээд 1-р сарын сүүлээр дахин хүрээ рүү хөдлөв. 1921 оны 2-р сарын 1-ний шөнө Резухны цэргүүд Баян зүрх уулын зүгээс дахин довтлож Абаатугийн морин хороо Учирбулангийн гамин цэргийн хуаранд довтлон оржээ. Маргааш нь Плесуновын казакцууд гамин цэргийн их бууны батрыг бүслэн байлдав. Гамин цэргийн хүч хүрээний зүг төвлөрөн байлдаж байх үед Хорунжи Тубановын бурядууд Сажлам, Жамин данзангийн төвдүүдтэй хамтран их тэнгэрийн амаар сэм нэвтрэн орж Богд хааны өвлийн ногоон ордны харуул хятад цэргийг бутрааж Богдыг их дагны хамт суллан их тэнгэрийн ам руу ухран оджээ. Богд хааныг чөлөөлсөн мэдээ монголчуудын зүрх зоригийг нэмж гамин цэргүүдийн дунд сэтгэл санаа алдрахад хүргэсэн байна. Байлдаанд түр завсарлаж үдшийн бүрийг өгөхөд Цэвэн тэргүүн баруунд дөгч очив. Их эзэн Богд Чингис хаан 8-ны хаан таянтай байлдахдаа цэрэг бүр 5 гал түлж хонсонд үе олон цэрэг иржээ гэж таян хаан сүрдэж ухран ялагдсан гэдэг. Өнөөдөр шөнө энэ аргыг хэрэглэвэл ямар гэж санал болгосон баруун ихэд таашааж. Их дайчин Баатар Чингис хааны хэрэгэлсэн энэ мэрэгэн аргыг хэрэглэх нь маш зүйтэй гэж тушаажээ.
Барууны цэргийн байрлалыг шүн тагнасан гамин цэргийн тагнуулууд маш олон түүдэх гал асч байна. Лав 10,000 цэрэг байгаа бололтой гэсэн мэдээ удирдлагадан авчирсан нь богдыг алдсандаа сэтгэлээр унсан гамин цэргийн удирдлагыг түгшээж хүрээг орхин удах асуудлыг хэлэлцэж эхлэв. 2 дугаар сарын 3-нд баруун цэргүүдээ амраагаад Мандширийн хийдэд заларсан Богд хаанд бараалхав. Богд хааны баруун талд их тагин дондогдуулам сажлам жамин данзан зүүн талд Мандшир хотогт цэрэнд орж нар суужээ. Барууныг дагалдан Сундуй гүн, Цэвэн тэрэг гүн, Найдан гүн, Баяр гүн нар бараалхахаар орж ирвэ. Монгол дээлэн дээр дэслэгч генералын погон зүүсэн баруун Үнгэрийн Богд хаанд мэхийн яслоод наран гэрэлт Түмэннаст их Богд эзэн хаан таныг гамингийн ховсгалд цэргийн гараас эссэн минд мултарсанд туйлын их баяртай байна. Миний би Монгол улсын төрийг сэргээж, улааны аюулаас хамгаалан сэргийлж, бурхны шашныг өмгөөлж, их Монгол улсыг мандуулахаар зорж ирсэн тухай танд өмнө загтлаар илэрхийлж байсан билээ. Намайг дэмжиж Монгол их баатар зөрөгт цэргүүдийг дагуулan Цэвэн тэргүүн, Сундуй гүн, Найдан гүн нар ээж хүчийг хамжин амин цэргүүдээс Монгол орныг чөлөөлөхөр санаа нэгдэн тэмцэж байна. Монголчуудын их удирдагч их хаан таныг бидний үлсийг соёрхон дэмжиж, бурхны олон шавнараараа ном айлдуулж ажаамуу гэхэд Богд хаан толгой дохиж таны үйс ариун тул бүтэмжтэй байх болно. Би бурхан багшид таны ялалтын төлөө залбирал айлдъя гэж маргааш нь барууны цэргүүдийн довтлогоо үргэлжлэв. Харин гамин цэргийн удирдлага нэгэнт Богд хааныг алдсан тул хүрээг орхин гарахаар шийдвэрлэжээ. Хаашаа явах тал дээр хоорондоо санал нийлсэнгүй. Явган цэргийн командлагч генерал Жан Цинхуй Хягт руу ухарч тэндээс зөвлөлт орстой хэлэлцээхийн Манжурын төмөр замаар буцах саналтай байсан бол морин цэргийн командлагч Ма генерал зүүн зүгт Чойрлоо ухраад Хятадаас ирэх туслах хүчтэй хавсран эргэж дайрыг гэсэн санал гаргав. Жан Цинхуй санал нийлсэнгүй. Зүүн зүг рүү ухруул Финчан бүлгийн генерал Жанзолингийн цэргүүдийн гарт орж Монголыг алдав гэсэн хэрэгтэд тулгагдан Аниху бүлгийн офицерын хувьд цаазын ял асуулгана гэж айжээ. Үүрээр морин цэргүүд зүүн урд зүг рүү Чойрыг чиглэн ухрахад явган цэргүүд нь Хягтын замаар дайжиж эхлэв. Хүрээний дорн зүгээс орж ирсэн Резүүхний анги Хятад цэргийн байрлалыг эзлээд Маймаачинд үлдсэн Хятад цэргийн хуаранд зохилт өгчээ. Довтлогог тэсэлгүй дутаасан гамингуудын араас Резүүхний морин цэрэг Найдан гүний цахрууд элдэв. Их үдийн алдад хүрээнд баруун Үнгэрэн штабтайхан орж ирлээ. Цагаан морьтой шар турган дээлийн хормой дэрвүүлэн алхуулж яваа баруун Үнгэрэн үнэхээр сүртэй харагдаж шагшин гайхах олонний харц түүн рүү тусч байлаа. Баруун Үнгэрэн арж явах офицеруудтай хандав. Маймаачны хуаранд олзлогдсон 500 хятад цэргийг дайчилж хүрээний гудмуудыг цэвэрлүүлж алагдахстын цогцсыг оршуулах ажил хийлгэх хэрэгтэй гэж тушаав. Мөн хурандаа сипайлот хандан яаралтай 2 морин салаа гаргаж Чойрын болон Хягтын замаар зүгтаасан гамин цэргийн араас туршуул тавих хэрэгтэй. Тэдний байрлалыг тогтоож, харангасан газрыг нь тандаж, газар орныг нь тэмдэглэж, довтлон устгахад бэлдэх хэрэгтэй гэж. Хүрээнийхэн барууны цэргийг Монголыг чөлөөлөгч Дайчин Баатрууд хэмээн хүлээж ав. Ялангуяа амин цэргийг хөн устгаж, Богд хааныг гамин Хятадын хорионоос салгаж өгсөнд ихээхэн талархаж байлаа. Үнгэрэн улгай дээрэм хийсэн цэргүүдийг хатуу цээрлүүлж, олзлогдсон хятадуудаар хүрээг цэвэрлүүлсэн зэрэг нь хүрээнийхэнд таалагдж байна. Хүрээг хурхогноос нь цэвэрлсэн энэ ажил хүрээний түүхэн дэх анхны субботник байсан юм. 1920 оны 2 дугаар сарын 22-нд Богд хааныг хаан ширээнд нь эргүүлэн залж Монголын хаант тэрийг сэргээсэн ёслол болжээ. Богд хаан баруун Үнгэрэнд дархан хошоо Чинвангийн хэрэгэн болгож улсыг мандуулагч Дайчин Баатар цол өргөмжлөв. Богд хаанд Монгол улсын засгийн газар байгуулагдаж, ерөнхий сайд бөгөөд дотоод яамны сайдаар Жалхан Судагт Дамдин Мазар, сангийн сайдаар Цэвэн тэргүүн, гадаад яамны сайдаар Шанзав Дашцэв, шүүх яамны сайдаар Бэс Чимэд орж, Монгол цэргийн жанжнаар Хатанбаатар Магсаржав нарыг дохон томилов. Монголын банк байгуулан болзоод хэмээн нэрлэгдсэн мөнгөн дэвсгэрт гаргасан сургуулиудыг эргүүлэн нээсэн, налахын уурхыг сэргээсэн гэх мэтээр нааштай ажлын эхлэл байсан ч хүрээнд удалгүй ихэлсэн цус хядлага барууны нэр хүндийг унгаж эхэллээ. Баруун Октябрийн хувьсгалыг еврей нарын нууц хувьдан большевикуудыг тэдний гар хөл болгосод хэмээн үзэж байсан тул хүрээнд байсан тэдний гар хөл болгосдыг юуны өмнө олж өчиггүй хороохыг шаардав.
Түүний баруун гар Сипайло Бурдуковскийн нар еврей болон хувьсгалт үзэлтэй орсуудыг баривчлан буудаж эхэлсэн бөгөөд гэр бүлийг нь үр хүүхдүүдийг нь ч хайрладаггүй байлаа. Монголын автономтыг тогтоох хэрэгт оролцож явсан Хягтын комиссар Хитров, монголчуудын дунд нэрд гарсан Бурайд эмч Цибихтаров, Солонгос эмч Итэжүн, хүрээний хувьсгалчдтай холбоотой ажиллаж байсан Гембержевский, Кучеренко зэрэг хүмүүс гэр бүлийн хамт барууны хүчирхийлэлд өртөж амь насаа алджээ. Азийн морин дэвэлзэд алба хашиж явсан Торновский хүрээ эзэлсний дараа Унгэрний махны машинд хэрчүүлсэн хүний тоо 100 арай хүрэхгүй. Ер нь бол алгад өртсөн хүмүүсийн тоог хинч бүрэн мэдэхгүй байсан гэсэн бол Унгэрнийг ихэд үнэлдэг Першин 150-аас 200-аад хүний түүний дотор 50 шахам еврей хүний амийг хороосон тухай бичжээ. Зарим судлаачдын тооцоогоор нийтдээ 800 гаруй хүн энэ харгислалд өртсөн ч гэдэг. Ийхүү Дайчин Баатар баруун төдөлгүй цус баруун болж хувирах нь тэр. Баруун гэрэн болон Цэвэн тэргүүн нарын цэргүүд хүрээг чөлөөсөн нь Хятадын гамин цэргийн бөөгнөрсөн их хүчинд зохилт өгч сулруулан 1921 оны хувьсгалын ялалтыг түргэх нэгэн хүчин зүйл болсон гэж үзэж болох юм. Мөн зөвлөлтийн улаан цэрэг Монголд орж ирэх шалтгаан боломжийг бүрдүүлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй билээ.